гэсэн сэдвийг үзэхнэ. Хичээлийн зорилго маань 160 цэцтэй тойрог ашиглан тригонометр функцийн утгыг олох. 30 градус, 45 градус, 60 градусын өнцгийн синус, косинус, тангенсийн утгыг ашиглан тригонометрийн зарим утгуудыг олох. ABC тэгшүүн цэцгүүрүүлчин дээр тригонометрийн харьцаа бичсэн байна. Синус альфа гэдэг бол эсрэг хаддыг гипотезд харьцуулсан харьцаа, косинус альфа бол насан хаддыг гипотезд харьцуулсан харьцаа, тангенс альфа бол эсрэг хаддыг насан хаддад харьцуулсан харьцаа, тангенс нь насан хаддыг эсрэг хаддад харьцуулсан харьцааг тригонометр харьцаа гэдгийг бид нар өмнөх анги дээрээ мэдсэн байна. Координатын хэд төвтэй 160 градустай эргэлтийн эхлэл зэг эерэг сөрөг хоёр чиглэл сонгогдсон тойргийг нэгж тойрог буюу тригонометр тойрог гэнэ. За О-гоос А хүртэл бол яг нь эхлэл арга тусна болж өгч байна. Нэгж тойргийн ОА эхлэл араад ус О цэгийг тойрч альфа өнцгөр эргээд ОБ байдлыг шилжсэн гэж үзье. Б цэгийн координатыг x гэж тэмдэглэе. Тэгвэл Б цэгийн координатыг альфа өнцгийн синус гээд синус альфагаар. Б цэгийн абсцисыг альфа өнцгийн косинус гээд косинус альфагаар. Харин Б цэгийн координат ба түүний абсцисд харьцуулсан харьцааг альфа өнцгийн тангенс гээд тангенс альфагаар тэмдэглэе. За зураг дээрээс харах юм бол ОА радиусыг цагийн зүүнний эсрэгээр эргүүлэхэд үүсэх БОА өнцгийг эерэг өнцөг. Харин ОА радиусыг цагийн зүүнний дагуу эргүүлэхэд үүсэх СОА өнцөгийг сөрөг өнцөг гээд хас утгаар тэмдэглэж өгч байна. Альфа үсгчийн авах утга бууд тригонометр харьцаануудын синус альфа, косинус альфа, тангенс альфа гэсэн зөвхөн ганц утга гаргалцсан. Ийм учраас синус, косинус, тангенс нь альфа аргументтэй функц. Эдгээрийг тригонометр функц гээд дараах байдлаар томьёолгоно. Нэгж тойрог буюу тригонометр тойрог маань 4 мөчтэй багтдаг байгаа. За альфа өнцөг маань 1 градусаас их 90 градусаас бага тохиолдолд 1-р мөчөд оршино. 90 градусаас их 180 градусаас бага тохиолдолд 2-р мөчөд, 180 градусаас их 270 градусаас бага тохиолдолд 3-р мөчөд, 270 градусаас их 360 градусаас бага тохиолдолд яг нь альфа өнцгийг 4-р мөчөд орших өнцөг гэж нэрлэнэ. Тригонометр функцийн тэмдгүүдийг харъя. За синусын тэмдэг. За тухайн өнцгийн синус нь y координатыг илэрхийлдэг. Учраас яг нь координат тэнхлэг нь абсцисс тэнхлэгээс дээш байх учраас эерэг утгатай байгааг 1-2 дугаар хүчээс харж болж байна. Мөн яг нь 3-4 хүчтэй хасах утгыг өгч байна. За косинусын тэмдэг маань тухайн өнцгийн x координатыг илэрхийлдэг учраас яг нь учир абсцисс тэнхлэгээс баруун тишээ эерэг утга авдаг. Тиймээс 1-4-р хүчтэй нэмэх тэмдэг, 2-3-р хүчтэй хасах тэмдэг гэж. За тангенс маань синусыг косинуст харьцуулсан харьцаа учраас яг нь синус 1-р хүчтэй нэмэх тэмдэгтэй, косинус 1-р хүчтэй нэмэх тэмдэгтэй. Учраас яг нь 1-р хүчтэй нэмэх, 2-р хүчтэй хасах, 3-р хүчтэй нэмэх, 4-р хүчтэй яг нь хасах. За тригонометр функцийн тэгш ба сонгоолт чанарын талаар ярилцъя. За синус хасах альфаг за зурган дээрээс харах юм бол синус хасах альфаг бол авч үзэх юм бол 4 нь бол хасгын хэрэг учраас тийм ээ. Хасгын хэрэг гэдэг чинь хасах синус альфаг илэрхийлж байгаа гэсэн үг. Ийм учраас синус альфа гэдэг маань
хасах альба. За дөрүүд нь адилхан утга авч байгаа учраас яг нь тэгш пункт байна. За дараагийнх маань яг нь танкс хасах альба. За танкс бол синус косинусын харьцаа учраас сондгой пункт. А катанкс мөн ижилхэн яг нь сондгой пункт гэж гарч ирэх нэ. 160 тусдад тойрог дээр 60 градусын яг нь утгыг авч үзье. За 6-аас харахад ОЦП тэгш өнцгт гурвалжны альба өнцг нь 60 градус тул тэгш өнцгт гурвалжны хурц өнцгүүдийн нийлбэр 90 градус гэдгээс альба өнцгийн хэмжээ нь 30 градус болчих. За 30 градусын эсрэг орших гипнозын хагастай тэнцүү. За теоремсоор огоос С маань бүлээх 2-1 болж ирж байна. За Пифагорын теорем ашиглах юм бол BC тэнцүү язгууртууд 1-ийн квадрат нь 2-1-ийн квадрат гэж бодохоор 2-ны язгууртууд 3 гарч ирж байна. За синус альба гэдэг маань эсрэг хатдыг гипнозд харьцуулсан харьцааг хэлдэг байгаа. Тэгвэл синус 60 градус 2-ны язгууртууд 3 гарч ирж байна. За косинус альба бол нагсан хатдыг гипнозд яг нь харьцуулсан харьцааг хэлдэг бол косинус 60 градус 2-ны 1. За тэгвэл одоо 2-ны 1 2 язгуурын дор 3 яг нь цэгийн координатоо тэмдэглэж өгсөн байна. За дараах дадлага ажлыг хийж үзье. За зааврыг анхааралтай уншаад хийж үзэхээр дадлага ажлаа хийж дуусгасан бол бүснэгтийг өгөөрэй. Бүснэгтийг хэрхэн зөв өгсөн нь шалгаарай. градус, 45 градус, 60 градусын утга ашиглан зарим өнгөцийн утгыг олцгоё. За синус 150 градусын утгыг олцгоё. За синус 150 градус гэдэг маань цагийн зүүнний эсрэг 2 дугаар хүчит байрлал энэ утга маань. За тэгвэл 150 градусаа 90 градус дээр нь 60 градус гэж задлчээ. 90 градус тухайн пункт маань нэрээ өөрчилнө. За тэгвэл косинус 60 градусд маань 2-ны 1 гэсэн яг нь хариу гарч ирж байна. За танкс хасах 1500 градус. За хасах 1500 градус гэдэг маань цагийн зүүнний дагуу 1-р хүчит байрлалж өгч байна. За тэгвэл хасах танкс 1500 градус гэдэг маань 360 градусыг 4 үржүүлээд 60 градусыг нэмсэн яг нь тэнцүү байх. Тэгвэл хасах танкс 60 градус нь хасах язгуурын дор 3-тайгаа тэнцүү болж гарч ирж байна. Тригонометри функцийн үе. Синус косинус функцийн бүтэн нэгж тойрог дээр нэг бүтэн эргэлтийн тухай ярьж байгаа учраас 360 градусын үетэй байна. За тэгэхээр синус альфа гэдэг маань синус хаалтан дотор альфа дээр нэмэх нь 360 градусыг үржих нь a гэдэг. Косинус мөн ижилхэн косинус хаалтан дотор альфа дээр нэмэх нь 360 градусыг үржих нь a гэсэн яг нь байдлаар томьёологддог.
За танксын үед тухайн өнцгийн танкс бол синусыг косинуст харьцуулж байгаа ординат байгаа ба ординатыг абсцисс тэнхлэгт харьцуулж байгаа. Тийм учраас 180 градусын үйтэй байна. За тэгээд танкс альфа гэдэг маань 180 градусыг өөрчлөх нь энэ нэмэх нь альфа гэсэн байлаар томьёолох байна. Дараах талбарыг би дан хийж үзтгээрэй. Би дан бодсон бодлогуудаа эдгээр бодлогуудаар тулгаараа өгдөг. За гэрт сурагчийн хуудас 90-92 дугаар хуудсыг ажиллаж утсан хичээлээ